За миний ардын сэтгэл цагаан их дуугийн захиалсныхан дуу бассаа чи юу? За дуугийн шууд тавьчаад тоглож дөө тэгээд. Капо нэгдүгээр ладан дээр хийчихэд ре минороос дуу тоглолоо шүү. За. За нэг дуу юм хөө. Ре минороос явахта. За ингээд таталтаар тоглож байна. Зөвхөн доошоо нэг утас тоглож байгаа. 4 3 2 1 За ийм барилтууд явж байна. За ре минор байна. Фа мажор байна. Ля минор, ре минор. Тэгэхээр ре минороос энэ за си бемоль гэж бичдэг. Бас ля диез гэж бичдэг.
айлын жоо. За C бемоль дөрөв тавьчих. Тэгээд до Fa majeur. Тэгэхээр Ré minor мөнхтэй. C bemol Ré sepт. Sol minor. Bucad Ré minor. Fa majeur. Тэгээд La sepт. За ингээд Ré minor тоглож байна. За чи 3 битүү аккорд ажилласан. C bemol байна. За C bemol-ыг 3 хаач чадахгүй, нэг тоглож чадахгүй байвал нэгдүгээр утсыг дараад доотлын 4 утас тоглож бол B2 үзэх тоглохгүй гэсэн үг. За Fa бас адилхан гэж тоглодог тийм. Та ахвар 2-ыг дараад эсвэл 1-ийг зөв дараад тоглодог. За дараа нь Sol minor гэдэг битүү аккорд байна. За Sol minor-ыг задгаад ингэж тоглож болдог. За 5-ыг ер нь дуургаад хэрэггүй 4 бол дуурж болно. За тэгээд 1 2 3 дугаар утсыг 3 дугаар лайдан дээр тараад 6 дугаар утсыг дээрээ тараад 5-ыг таашаа толчиж байгаа. За юм. Жижиг дундуур нь C sepт хөвчлээд хөнгөд ажиллаж байгаа. За мигээс болохоор ер нь хэрцэнгоо амрах манай задгаа барьдаг болчихно. Ми минор, Sol major, C sepт, Mi minor. Mi minor, Do. Ré, Sol majeur, Mi minor, Do, Mi sepт, La minor, Sol Mi minor, Sol majeur, C sepт, Mi minor. За энэ хэмээг тоглоно. За тэгээд хаталтыг хийвэл зөвхөн доош 6 3 2 1 4 3 2 1 5 3 2 1 гэх маягаар ингээд барилтаас хамаараад эхний утсаас болоод татчихна. Эсвэл стандарт нөгөө хаталтаараа тоглоо явуулсан ч болно. Гэсэн үг. За хамгийн сүүлд нөгөө одоо ширж байгаа хэсгээр бол чэт төгсөл хийж байгаа. За тэрийг бол та нар өөрсдөө мэдрэмжээрээ ерөнхийдөө тоглож болно гэсэн үг. За тэгээд энэ дууг ми минороос ингээд тоглолцоод илүү амархан барилтуудтай байна л гэсэн үг шүү. Үг байна. За тэгээд бүгдээр амжилт хүсье. Бичлэг үзээд дуусгаарай. Баярлалаа.